Дархуул аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал засаг даргын хамгааллын газрын цэргийн штабаас хамтран зохион байгуулж байгаа эх оронч дарханчууд аян болон ногоон хот аяны хүрээнд цэцэг төвчний 330 дугаар ангийн албан агчид өнөөдөр хойд дархан алганаас 40-р пост хүртэлх авцамын хажуугийн хөвөг арай онцгой эдлийн газрын албан агчид Бурантай уулнаас 25 дугаар ороолын ингэр хэсэг цэцэг төвчний 322 дугаар салбар 301 дугаар анги болон дүүцүүлэхийн албан агчид бүрэн толгой ингэр хэсгийн хогийг цэвэрлэх ажилд гар бие оролцож байна. Батлан агуулгах салбарт 2025 оныг эх оронч Монгол их сэргэлтийн жил болгон зарласан. За үүнтэй холбоотойгоор Дархуул аймагт эх оронч дарханчууд ийм сарын нөлөөллийн аяныг бид нар зарласан. За энд бол хүүхэд залуучуудыг эх оронч үзэлтэй болгох олон талт арга хэмжээ явагдаж байгаа. За өнөөдөр бол Дархуул аймагт байрлаж байгаа төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын ажилчин албан агчид маань одоо энэ Дархуул аймгийнхаа уулархаг хэсэг за мөн одоо дархан хаалгын болон замын хажуугаарх хогийг бол бид нар цэвэрлж байна. Мэдээж одоо эх оронч үзэл гэдэг бол эх орон байгаль дэлхийг хайрлах, хамгаалах. Тийм учраас одоо бид нар Дархуул аймагт байрлаж байгаа хууль сахиулах байгууллага, онцгой байдлын газар, зэвсэг төвчний 330 дугаар анги, 301, 322 дугаар салбар гэдэг. За мөн цагдаагийн газар гэдэг хууль сахиулах байгууллагатай хамтраад 300 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр хог цэвэрлэгийн ажлыг хийж байна. Манай зэвсэгчний 330 дугаар ангийн хувьд бол өнөөдөр арга хэмжээнд нийтдээ 180 орчим цэргийн албан агчид. За одоо яг энэ дархан хаалганаас хуучин дархан хаалга хүртэлх нийтдээ 2 км-ийн маршруттайгаар замын хоёр талд одоо игнэний дорн цуваа үсгэн одоо тэгээд энэ хог шороо цэвэрлэх одоо ийм ажилд одоо оролцож байна. Хоггүй хот болгохын төлөө хүн бүхэн хичээж ажиллах хэрэгтэй байна. Тийм болохоор одоо иргэн бүр өөрсдийн гэсэн ухамсартай байж хогоо зориултын хогийн савнд хаяж хоггүй хот болгохын төлөө хамтран ажиллах хаа гэж найдаж байна. Эх оронч сэтгэлгээ энгийнээс эхэлдэг хүмүүр хотоо хоггүй цэвэрхэн байлгахад хүчин чармаалт гаргахыг тусгай чигүүргийн байгууллагын албан агчид уриалж байна.